сайн мэцхан эрхэм үзэгчтэй Тархуул аймгийн Азаг даргааны тамирын газраас бэлтгэн хүргэдэг тодорхойлгын ярилцлага үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарт захирагчийн ажлын албан дарга Арвжаад дэлгэх оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр захирагчийн ажлын албанаас энэ сарын буюу энэ 7 хоногийн 5 дахь өдөр бас нээлттэй хаалганы өдөр. Энэ нээлттэй хаалганы өдрөөр зөвхөн захирагчийн ажлын алба гэлтгүү. За ус дулаан цахилгаан, за нийтийн хуулчлага, за сууц өмшигчдийн холбоотуудын нээлттэй хаалганы өдрүүдийг бол давхцуулж хийж байна. За эдгээр байгууллагуудын зүгээс иргэдэд үзүүлдэг үйлчилгээний нэр төрлүүдээр бол бүх үйлчилгээ бол энэ нээлттэй хаалганы өдрүүдээр бол үзүүлэгдэнэ. За дээрээс нь бол эдгээр байгууллагуудтай холбоотой иргэдийн санал хүсэлтийг бол шууд хүлээж авч, иргэдийн гомдол чирэгдлийг бол газар дээр нь хүлээж авч шуурхаа барагдуулах ийм үйл ажиллагаа бол зохион байгуулагдана. За байршлын хувьд хамгийн их дарханд хүн төвлөрдөг газарыг бол сонгосон байж байгаа. За биржийн урталт бол мэдээж хөлөглөгөө маш их байдаг. За нөгөө олон улсын өмнөх талбайд бас ингээд зэрэг хоёр талд бол байгууллагууд маань бол иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. Тийм учраас иргэд маань бол эдгээр зэгүүдээр нээлттэй хаалганы өдрүүдэд бол тусгай байгууллагатай холбоотой санал хүсэлт, төлбөр тооцоо, асуужлаа болох бусад төрлийн юу л гэдгийг бүх үйлчилгээг бол нээлттэй өгнө. За баярлалаа. Тэгэхээр 10 сарын 17-ны өдөр бол Тархуут байгуулагдсан өдөр тохиож байгаа. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад бас яг ямар ажлуудыг хийж байна вэ? За хотын баярын өдрүүдийг ухтаж нэлээдгүй олон ажлууд бол төлөвлөгдөж байгаа аймгийн зүгээс. За энэ дээр бол манай албатай холбоотойгоор бол нийтээрээ мод тарих өдөр байгаа. За энэ дээр бол ерөнхийлөгчийн зарилгаар 5-10 дугаар сарын 2 дахь 7 хоногийн бямб гариг буюу амралтын өдрүүдэд байдаг. За энэ жил бол энэ мод тарилтын өдрүүдийг бол нийтээрээ бол мод тарих ажлын бэлтгэл ажлууд ерөнхийдөө хангагдаад байна. За нийтдээ 4 цэг дээр бол тарьж байна. За хуучин дарханд Монгол Алтны уул зүрийн урд талын хэсэг бол иргэд маань явж үзсэн бол хашаа ороогийн шинээр бариад мөхөө ухаад ингээд мод тарих өдөр бол бэлтжээд байж байна. За мөн хоёр га газар дээр бол төгөл үүсгэхээр нийтдээ 13,000 ширхэг мод бол одоогийн байдлаар бол таригчаад байж байгаа. За энэ дээр бол бас нөхөн тарилт, за шинээр нэмж бол 150 гацуур бол тарьсан байж байгаа. За ургамал газар тариалангийн хүрээлэнгээс бол аймгийнхаа ногоон байгууламжинд хувь нэмэр оруулж 5,000 ширхэг бас мод энэ жил хандивлж байгаа. За энэ модын нөхөн сэргээлтийн тарилтуудыг бол бас энэ эдгээр газруудад бол хийж байгаа. За нийтдээ бол нийт дүнгээрээ 50,500 ширхэг модыг бол энэ хугацаанд бол тарих ёстой. Тарихаар бол гэрээ байгуулсан байж байгаа. За тэгээд энэ дээр бол дараа жил жишээ нь 5 сард бол дахиад өөр зэг дээр бол сонгож тарина. За иргэд аж ахуйн нэгж байгууллагууд маань бол өөр өөрсдийн талбай дээрээ бол мод тарьж энэ өдөрлөгүүд дээр идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. За төрийн байгууллагууд бол өөрсдийн хариуцсан газрынхаа нөхөн сэргээлтийн нөхөн тарилт, за бас шинээр тарилтууд бол хийж байгаа. За иргэд маань бас энэ дээр хамтарч ажилласаа гэж хүсэж байна. За хоёрдугаар том ажил бол Монгол Улсын засгийн газрын 15 оны 303 дугаар тогтоол байдаг. За мөн Улсын их хурлын 2011 оны 22 дугаар тогтоолоор батлагдсан. За гамшигаас хамгаалах төрийн бодлого гэж байдаг. За үүний дагуу бол аймгийн засаг даргын 2018 оны 1 сарын 83 дугаар захирамжийн дагуу бол гамшигаас хамгаалах команд штабын сургалтыг бол энэ хотын баяраа бас өгтөж зохион байгуулж байна. За энэ дээр бол 4 жилдээ нэг удаа хийгддэг энэ том команд штабын сургалт. За эрчим хүчний дулааны цахилгаан станц, дулааны сүлжээ, цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, дархан салингийн цахилгаан төвөг сүлжээ, Тархуул сууг гэсэн компаниуд бол оролцсон. За энэ команд штабын сургалтыг 4 жил нэг удаа бол зайлшгүй хийж явах ёстой. За энийгээ бол бид хотын баяраа өгтөж хийхдээ бас үр бүтээлтэй, хийсэн үр дүнтэй байдлаар бол зохион байгуулахаар ингээд төлөвлөд ажиллаж байна. За энэ сарын 8-аас 16-ны өдрүүдэд бол энэ команд штабын сургалтын ажлууд бол явагдаад дуусч байна. За хамгийн сүүлчийн дадлага ажлын үеэр бол өнгөрсөн жил
Өрийн улмаас эвдэс сүгдгэгдсэн 15 дугаар багийн 9-10 дугаар хэсгийн одоо 9 дугаар хэсгийн орчмын одоо тогтчлтууд одоо нөхөн сэргээлтийн ажлуудыг бол эдгээр одоо компаниудынхаа хүчээр за мөн команд штабынхаа одоо сургалтын одоо үр дүн болгож бол зохион байгуулахаар бид хэд ажиллаж байна. Аж ахуйн нэгж байгууллагууд маань бас юу гэж уриалмаар байна. 50 м орчмын газрыг цэвэрлэх, догчуулах ч гэдэм үү те. Яг хотынхоо ай өдөртэй холбогдуулах. За хотын ой өдөртэй холбоотойгоор аж ахуйн нэгж байгууллагууд маань ойр орчмын одоо гэрээгээр хүлээсэн 50 м орчмын зам талбайгаа бол цэвэрлэх. За нөгөө тавигддаг стандарт шаардлагуудыг бол одоо мөрдөж ажиллах. За хогийн сав, камержуулалт, гэрэлтүүлэг, хаяг одоо тий цагийн байраас ахуулаад эдгээр одоо биелүүлэх ёстой шаардлагуудаа бол бүрэн биелүүлж ажиллаарай. За тэгээ хотын өдөр одоо баярын өдрөө бол бас аймгийн засаг даргын тамгын газрын зүгээс бол иргэдэд үзүүлдэг үйлчлэгээнийхээ одоо нэр төрлийг одоо олшруулах зорилгоор хувийн болон төрийн байгууллагууд бол бас тодорхой хэмжээний арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байгаа. Тийм учраас бас иргэд маань энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл бол аймгийн засаг даргын тамгын газрын вебсайт болон бусад мэдээллийн хэрэгслүүдээс дэлгэрэнгүй бол авах боломжтой байгаа. Ингээд тэрхэн үзэгчтэй Тархуул аймгийн засаг даргын тамгын газраас бэлтгэн хүргэдэг тодруулга ярьцлага маань энэ түрүүд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяр таа.